анх контейнер нойлыг 2011 онд Нөөбийн хүүхдийн сангийн санхүүжилтээр барьж байгуулж манай сургууль тасралтгүй ашиглаж ирлээ. За тэгэд 2025 онд Нөөбийн хүүхдийн сангийн санхүүжилтээр 167 сая төгрөгийн их засвар хийгдсэн. Ер нь манай сургууль бол 595-аас 600 хүүхэд сурдаг. Тэгээ энэ үдийн цааны дотор болсон ойл ариун цэврийн байгууллагын шийдснээр хүүхдүүд одоо ариун цэврээ зөв болсон сахих эрүүл халдваргүй орчин үүсгэх хамгийн том орчин үүссэн байгаа. За энийг бол манай сумын хүүхд багчууд иргэд бол их талархалтай хүлээж авч байгаа. Одоо яг нэг өвлийн хүүтэн үйлрэлд бол гадаа 0 орныг бол үнэхээр хэцүү. Гадаа жарланд 0 орохоор хүүхдүүд нь ингээ гадаа очирч мочирлоод альтерн хүүтэн. Тэгээ харин энийг барьсан болохоор гар мараа угаагаад бодлоо орчинд. Үнэхээр тухтай байдаг. Одоо шинээр энэ нарны панелийг одоо тавьж өгч 5 кВт хүртэл эрчим хүчийг үйлдвэрлэж гаргадаг. Контейнер нойлынхоо цахилгааны асуудлыг бол одоо бүрэн шийдчихэж байгаа юм тохиромж байгаа. Цахилгааны хослон шийдлээр бас хараалт хийж байгаа хөдөл нь бас их тогны зардлыг хэмнэлсэн их үр дүнтэй ажил болсон гэж бид үзэж байгаа.